Хөтөлбөртэй хамтагаад баярлалаа. 2025 оны 2 сарын байдлаар орон сууцны үн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.7% өссөн үзүүлэлт гарчээ. Сүхбаатар дүүрэгт 1 м2 орон сууцны үн хамгийн өндөр буюу 5.6 сая төгрөгийн үнэтэй байна. За ингээд орон сууцны үнийн талаарх мэдээллийг сэтгүүлч Алтан Хуйг дэлгэрүүлэн хүргэх болно. Аримын төргийн үзэгчтэй тэгэхээр үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ онд бол одоо байрны үн өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд 12.7%-аар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тэгэхээр энэ оны хувьд бол одоо шинэ орон сууцны үн зах зээл дээр метр квадратанд дунджаар 4.4 сая төгрөгөөр зарагдж байгаа бол хуучин орон сууцны үн бол одоо 4.5 сая төгрөг буюу шинэ орон сууцнаасаа үнэтэй худалдаалагдж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын хувьд хамгийн үнэтэй орон сууц Сүхбаатар дүүрэгт худалдаалагдж байгаа бол хамгийн хямдхан орон сууц бол одоо сонгон хайрхан дүүрэгт байгаа гэдэг мэдээллийг өгч байна. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн хувьд бол одоо метр квадрат нь 5.6 сая төгрөгийн үнэтэй байгаа бол сонгон хайрхан дүүргийн хувьд 3.2 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр хуучин орон сууцны хувьд бол одоо яагаад шинэ орон сууцнаас үнэ өндөр байгаа вэ гэдэг дээр мэрэгжилтнүүдийн зүгээс бол одоо тухайн хуучин орон сууц нь байршил сайтай байгаа учраас үнэ хадгалах чадвар өндөр байгаа гэдэг тайлбарыг өгч байна. Ерөнхийдөө Сүхбаатар Чингэлтэй хаан уул дүүргүүдэд бол улсын дунджаас өндөр, харин одоо Баянзүрх, Баянгол, Сонгон хайрхан дүүргүүдэд бол одоо улсын дунджаас бага байдаг. Энд бол одоо маш олон хүчин зүйлүүд энэ бол нөлөөлж байгаа. Одоо байршил одоо яг гол нөлөөг үзүүлээд байгаа. Тэгэхээр одоо яг Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг дээр байгаа одоо энэ төвийн одоо энэ хуучин орон сууцнууд хичнээн хуучин ч гэсэн одоо байршил нь одоо давуу учраас одоо шинэ орон сууцнуудаас маш өндөр одоо үнэлгээтэй мөн одоо эрэлттэй байгаа учраас одоо хуучин орон сууцны дундж үнийг одоо маш ингэ дээш нь татж байгаа гэж ойлгож байна. Үл хөдлөх салбарын хувьд 10 жилийн хугацаатай тэлэлт явагддаг гэж үздэг боловч өнөөдрийн нөхцөл байдал бол одоо газрын хомсдол болон барилгын материалын үн зэрэг байдлаас шалтгаалаад Улаанбаатар хотод байрны үн бол одоо өндөр байгаа юм а. Тэгэхээр 3 дугаар сар гарсаар иргэдийн хувьд бол одоо шинэ байранд нүүх ч юм уу, байраа сэлгэх ч юм уу, хуучин байраа зарах зэргээр үл хөдлөх хөрөнгийн салбарт бол одоо хөдөлгөөн орж итвчдэг ийм улирал байгаа юм а. Тэгэхээр 2025 онд нийт 66.4 мянган айлын орон сууцны эрэлт үүссэн мэдээлэл байгаа маа. Тэгэхдээ үүнээс бол одоо энэ онд нийт 37.3 мянган орон сууц баригдахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл эрэлтээс 2 дахин бага орон сууц баригдах юм а. Харин эдгээр баригдах орон сууцны 81.5% буюу 30.4 мянган орон сууц нь Улаанбаатар хотод баригдах бол хөдөө орон нутагт 18.5% буюу 6.9 мянган орон сууц баригдахаар төлөвлөгдөж байгаа маа. Үндсэндээ нийлүүлэлтээс 2 дахин их эрэлт үүсчихсэн байгаа учраас байрны метр квадратын үн хэтэрхий өндөр байгааг иргэдийн зүгээс хэлж байна. Хит үнэтэй байх шүү дээ. Бараг метр квадрат нь 5 сая гарчсан байл шүү дээ. Тэгэр энэ ч одоо бүр арай л байгаа үст тий. Яагаад гэдэг нь одоо мөнгөний ханшны уналтай холбоотой байх тий, инфляцтай холбоотой байх тий. Нийтгээр 2 дугаард бас барилгын компаниуд хэд их хөөргөдөд байх шиг байна шүү дээ. Ер нь жоох арай өндөр байгаа гэж. Чадахгүй амар үнэтэй байгаа шүү дээ. Яаж ч авч чадахгүй, урьдчилгаач төлж чадахгүй байгаа шүү дээ. Одоо манай хүүхдүүд залуу хүүхдүүд байна, ажил хийж байгаа. Тэр залуу хүүхдүүд хаанаас урьдчилгаа мөнгө олох юм бэ? Өнгөрсөн хугацаанд засгийн газраас байрны метр квадратын үнийг бууруулахын тулд бодлогын хэмжээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байдаг. За үүний тухайд бол одоо 2024 оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн импортын цементийн татварыг бол одоо 20-оос 5% болгож бууруулсан. Ингэснээр бол одоо барилгын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үн бол одоо буурна гэж үзсэн байгаамаа. Мөн 2025 онд бол одоо ипотекийн зээлийг 2024 онд 700 тэрбумын санхүүжилт хийжсэн бол 2025 онд энэ зээлийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 их найд болгосон байгаамаа. Гэвч ипотекийн зээлийн санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлснээр эрэлт огцом нэмэгдэж байрны үн өсөхөд нөлөөлж байна. Манай хөтөлбөрийг дагаад бас ялгаагүй орон сууцны үнийн өсөлтөд бас зах зээл дээр нэлээд бий болж байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бид бүхэн ер нь олон улсын туршлагыг судлаад үзсэн ч тэр дээрээс нь олон улсын одоо зөвлөхүүдийг бид нар Монгол улсад үрж авчираад ажилуулад үүндээс өгсөн зөвлөмжийн дагуу бол энэ таад ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг ганцхан 80 м квадрат 8% эсвэл одоо бол 6 байгаа. Ийм ганц нөхцлөөр битгий өгөө 40 м квадрат буюу бага талбайд анх удаа орон сууц авч байгаа залуучуудад өшөө бага хүүтэйгээр за дараагийнх нь бол одоо 60% 6 за 80% 8 жилдээ нэг 500 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг зах зээлд гаргадаг байсан бол
энийг 1.2 их найд болгох гэж. Нийлүүлэлтийг 2 дахин илүү нэм. Нэг талаас орон сууцны үнийг бууруулах зорилгоор моргижийн зээлийг буюу ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн. Гэвч нөгөө талаас барилгын материалын үн өдрөөс өдөрт өсөж байгаа нь байрны метр квадратын үн буурахгүй байх гол шалтгаан болж байна. Тиймээс төр засгийн зүгээс энэхүү асуудлыг дөрвтөөгөр шийдэж чадах томоохон арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм а. Ингээд барилгын үнийн талаарх мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэлээ.